Хотын дарга Нямбатар таны санаачлах хууль байх бол хасаа ирээд аваарай гэсэн байна. Та юу нэг намрын чуулган хэлснээс хойш хэдэн хуулийг санаж ирсэн бэ? За намрын чуулган хэлснээс хойш гэхээс илүү одоо бид нар чинь томилогдоод 1 жил 6 сар боллоо. Энэ 1 жил 6 сарын хугацаанд би 2 хууль батлуулсан байна. 7 хууль өргөн барьсан байна. Би дааж 1 хууль өргөн барьсан байна. Нийтдээ 6 хуулийн ажлын хэсэгт орж ажиллаж байна. Ажил хийдгүү энэ төр гэдэг шиг байна лээ. Тэгээ манай хотын дарга бол яг шууд гүтгэлгэлдээ одоо энэ бол элт худал мэдээлэл. Намайг нэг ч хууль санаачлаагүй гэж бичсэн байсан. Тэгээд ер нь юу ч батлуулаагүй гэж бичсэн байсан. Тэгээ энэ тоонуудыг өчтөр бүхэн өргөнд тааралдаад би хэлсэн. Та гүтгэхдээ үнэхээр мэрэгчлээ шүү гэсэн өөдөөс хийхэл хичээлээ. Ийм л хүн. Тааралдахаараа инээдэг, гар барьдаг. Утсаа авахаараа тэр гуруулаа амар ууртаа болчдөг. Тэгээд хүн гүтгээд байдаг. Би бол нөгөө өөрөө тэрийг хүлээж авч байгаа нийгэмдээ л юмаа тайлбарлах хэрэгтэй гэдэг байр суурьтай учраас Нямбатарыг өнөөдөр хүртэл би ямар нэг байдлаар цагдаад гомдлоо цаашдаа ч өгөхгүй. Тэгэхээр гүтэх хэрэг нь байж ийг өөрт нь гүтгэжил байг гэж үзэж байгаа. Ер нь бол бид нар зарчмын шаардлага тавьж байгаа. Энэ бол одоо манайх ингээд нийтийн тээврээр занималдаж хулгай хийдэг байдал бол жишг болоод тогтчихлоо шүү дээ. Автобусаар хулгай хийж үзлээ. Нийтийн талбай дээр бүгдээрээ баригдсан. Тэр баригдсан хүмүүс одоо хариуцлага хүлээсэн үү? Талбай дээр улаанцсан хуурамч автобус будаад монголчуудад зараад тэгээ баригдаад бөө юм болоо биз. Тэгээ тэр хүмүүсийг хариуцлага хүлээсэн үү? Одоо тухайн үеийн хотын дарга, тухайн үеийн тэр төвчрлийн сайд нь хариуцлага хүлээсэн үү? Өнөөдөр таксигаар хулгай хийх гэж штэ. 2000 машин оруулж ирэх гэж. Тэрийг нь яг хувийн хвшлүүд орж ирэн тэрэн дээр нь хөнгөлтэй зээл болгоё. Өнөөдрийг хүртэл өчнөө олон зүйлийг босгоод ирсэн технологи хөгжүүлсэн компаниудыг татаж унгаах гэж байгаагаа баатарлаг үйлс мэтээр яриад энэ бол чөлөөт өршөлтөөн гэх мэт юм ярьж байгаа нь бол илт худал мэдээлэл. Энэ бол чөлөөт өршөлтөөн биш. Хэрвээ энэ хөнгөлтэй зээлээр 2000 такси оруулж ирж 2 ээлжийн жолооч ажилуулах гэж байгаа нь чөлөөт өршөлтөөн гэж Нямбатар хэлж байгаа бол энэ илт худал мэдээлэл. Эрүүгийн хуулийн 13-ийн 14-өөр энэ бол илт худал мэдээлэл баггүй та. Худлаа яриха болоо хаана дээр дооргүй хүн гүтгэхээ болоо. Одоо бид нар бол маш хурц нийтлэл нэвтрүүлгүүд хийдэг. Гэхдээ нэг ч удаа хүнийг доромжилж үзээгүй. Хэнийг гүтгэж үзээгүй. Тийм ээ? Энэ тодорхой дүрм, журам, зарчим хуулиндаа нийцэж өнөөдөр хүртэл ажиллаж ирсэн. Нямбатар гэдэг хүн намайг нэр усаар янз янзаар доромжилж ирсэн. Эсэн бус болгоод хувиргаж хилээд л тийм ээ. Би хизээж тэр хүний ядаж овог нэрийг би бүтнээр нь бичдэг шүү дээ. Шүүмжилж явах та. Тэгээд дандаа шийдэл танилцуулдаг. Тэгээ одоо яг такситай холбоотой асуудал нөгөө талууд нь бас баг ойлголцсон ухааны нэрж илээ. Энэ бол талууд ойлголцоод онцордог зүйл бол биш. Өнөөдөр энэ арчилсан хотод чөлөөт зах зээлийг үгүй хийх үйлдэлийг хотын захиргаан авч хэрэгжүүлж байгаа нь бол яг энэ бодлогын хөв төр чигээр болохгүй мэн гэж үзэж. Одоо бид нар мартцсан зүг зүгээр байсан боржуураас ахуулаад 2 км замыг зүгээр 4 тэрбумаар асфальтыг хучлах төрхдөг байсан. Энэ мөнгөөр зүгээр наадж байгаа, асгаж байгаа энэ бүх үйлдэлийг бид нар мартцсан. Ажил хийдгэлгээд байгаа. Гэтэл энэ их эрх мэдэл, энэ их мөнгө байхад ямар ч тэнийг нэг замын боржоор солиод авахыг бол чадна шүү дээ. Тийм биз дээ. Чамд ингээд өмнө урд хожид байгаагүй их өгч, урд хожид байгаагүй их мөнгө өгч. Улсын төсөв 10 жилийн өмнөх улсын төсөвтэй адилхан мөнгөтэй болсон шүү дээ. Тэгээ энэ их мөнгө өгч. За тэгээд боржоор солиодох. За автобус судалдаад аваадах. За наад нэг зам дээрээ жилд 2 удаа асфальт түрхээдэх гэвэл ямар ч тэнийг байсан түрхээд байна. Ажлын утас хүмүүсөд хүн загнаад асуудал байхгүй. Ажилсаг хүн гэдэг чинь өөр хүнийг хэлдэг.